анхлан суралцж байгаа хүмүүст тохиолддог хамгийн том хүндрэлүүдийн нэг нь бол хувьцаагаа хэрхэн сонгож авах вэ гэдэгт байдаг. За тиймээс би энэ бичлэгээрээ та бүхэнтэй хувьцааны шинжилгээг хэрхэн богино хугацаанд үр дүнтэй хийх вэ гэдгийг хуваалцах гэж байна. Альва шинжилгээг томоос нь баг руу эсвэл багаас нь том руу хийх гэсэн хоёр арга бол байдаг. Томоос нь баг руу гэдэг бол хувьцааны шинжилгээнд дээр бол хамгийн том болох олон улсын бүр эдийн засаг эсвэл тухайн улсын эдийн засгаас салбар руу нороод салбараасаа манлайлагч компаниудад шилж аваад тэндээсээ яг хөрөнгө оруулах сонирхолтой яг таны шаардлагад хүрсэн компани бол сонгох гэсэн юм бол арга байдаг. За миний хувьд бол мэдээлэл буюу өгөгдлүүдийг бол сүүлийн 10 жилээр нь бол татаж авчаад тэрэн дээрээ бол дүн шинжилгээ хийдэг байгаа. Гэснээр би судалгааг бол илүү өргөн үрээгээр хийж яг донд нь бол гарсан өсөлт бууралт трендийг олж харахад бол илүү амар болдог байгаа. За ингээд үндэсний статистикийн хорооноос сүүлийн 10 жилийн датаг татаад харах юм бол энэ дунд бол санхүү, барилга, мэдээлэл холбоо бол харьцангуй тогтмол өсөлтийг бол үзүүлсэн харагдчихэв. За харин хөдөө аж ахуй бол нэлээд их савлгаатай харагдчихэв. Зарим жил нь хүчтэй унаад тэрний уналтынхаа дараа бол хүчтэй өсөлт сэргэлтийг бол үзүүлсэн харагдчихэв л да. Миний хувьд бол ийм өндөр хэлбэлцэлтэй салбаруудад бол хөрөнгө оруулахаас бол зайлс хийдэг байгаа. За хөдөө аж ахуй, газар тариалан, за бүр уул уурхайд хүртэл тийм их хөрөнгө оруулахыг бол хүсдэггүй байгаа. Барилгын салбар, мэдээлэл холбоо бол бас дэжгүй харагдчихэв гэж бол би үзсэн байгаа. За харин уналтад орсон салбар гэх юм бол худалдаа, жижиглэн бөөний худалдаа. За тэгээ тээврийн салбар бол уналтад орсон харагдаж байна. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирждэр нээлттэй арилжаалдаг хувьцааны жишээгээр авч үзэх юм бол худалдаа гэвэл асар олон компаниуд байгаа шүү дээ. За харин тээвэр гэх юм бол Монлогистик бол ордог байгаа. Монлогистикийн тайланг харахад бол бас өнгөрсөн жил бол баг зэрэг бууралтууд бол ажиглагдсан. Тэр нь бол яг энэ салбараас нь бол харагдаж байна. Тэгэхээр энэ жил эсвэл цаашид эргээс сэргэх юм бол бас хувьцааны аншууд унтсан байсан бол сэргэх бас магадaltaй ч байхыг үгүйсэхгүй юм. Гэхдээ яг өнгөрсөн мэдээлэл дээр үзэх юм бол эдгээр салбарууд бол одоохондоо бол уналтыг бол үзсэн салбарууд байх нэ. За ингээд нийт эдийн засагт аль салбарууд нь хамгийн илүү өсөлттэй байгаа юм бэ гэдгээ олцсон. Одоо тэгвэл яг салбар дотроо тэргүүлэгч компаниуд нь аль нь юм бэ гэдгийг би бол гараараа бүгдийг Excel дээр бодоод гаргаж бол болно. Гэхдээ энэ TDB Securities-ийн Data Lab гэдэг вебсайт дээр бол яг энэ мэдээллүүд нь бол байдаг. Эдгээрийг бол ашиглаад бас тодорхой санхүүгийн шинжилгээ хийхэд бол нэлээд их цаг хэмнэдэг байна. Data Lab дээр бол яг салбарыг нь сонгогдсон бол тэр салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нь бол чагсаачдаг байна. Тэр дотроо яг шалгууруудыг үзүүлж сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогоор ингээ ирэмбэлждэг. Эсвэл ашгаар нь ирэмбэлж болно. Хөрөнгө гээд бүхий л санхүүгийн үзүүлэлтээр нь ингээд ирэмбэлж болдог. За арилжааны идэвхээр нь хүртэл ирэмбэлж болдог болохоор тэндээс бол яг ингээд салбартаа хамгийн манлайлагч тэргүүлж байгаа компани аль нь юм бэ гэдгийг нь бол шилж сонгож ямар ч байсан. Тэгснээр бол бас аль салбараас ямар компаниудыг авах юм бэ гэсэн чагсаалтаа бол гаргачлаа. Тэгээд одоо яг энэ компаниудаас аль нь яг хамгийн сайн юм бэ? Сайн компанийг хэрхэн шилж авах юм бэ гэдгийг олохын тулд санхүүгийн шинжилгээ хийжээж тодорхойлох хэрэгтэй байдаг. За санхүүгийн шинжилгээг бол санхүүгийн тайлан дээр үндэслэж гаргана. Тэгэхээр санхүүгийн тайлан бол яг 4 төрөл байдаг боловч яг 3 нь бол түгээмэл ашиглагддаг байгаа. Баланс, орлого, мөнгө үлгийн тайлан гэж байдаг. За балансын тайлан бол компани ямар хөрөнгө эзэмшдэг, нийт үр төлбөр нь хэдий, за түүнээс бол эзэдийн өмчт хэд юм бэ гэдгийг бол харуулдаг байгаа. За өрхтөр бол за хувь хүн дээр бол та цэвэр хөрөнгө гэдээ бол ойлгочих болно, net worth гэж ярьдаг. Та нийт өөртөө байгаа бүх хөрөнгөөсөө үр төлбөрийг хасаад гаргаж ийсэн дүн шүү дээ. За түрүүнтэй бол ойролцоо гэдээ бол ойлгочих болно. За балансын тайлан дээр байдаг нэг дүрм нь бол нийт хөрөнгө нь нийт үр төлбөр болон эзэдийн өмчтөг тэнцүү байх хэрэгтэй байдаг. Ямар ч зөрүүгүй бүр яг энэ тэнцүү байдаг. Тэгээд энэ 3 тайлан маань бас хоорондоо холбоотой байдаг. За орлогын тайлан бол ойлгомжтой. Эхлэлцгээс яг тухайн цэг хүртэл хэдийн хэмжээний орлого зардал гарсан. За ашиг нь хэд юм бэ гэдгийг бол харуулдаг байгаа. За ихэвчлэн улирлаар хагас жилээр бол харуулдаг. За өрхтөр бол энийг өрхийн төсөвтэй
ижил сүлээд ойлгож болно. Таны орлого хэдээсэн, тэгээд амжиргааны зардал чи хэд байгаад хэдэн төгрөг үлдээ тэрийг ингээд хуримтлуулсан бэ гэдэг өмнөх бичлэгүүдээр үзсэн тэр ойлголт бол энэ дээр бол бас адилхан гэж бол ойлгочих болно. Илүү том компани л болохоос биш. За мөнгөн гүйлгээний тайлан бол яг бэлэн мөнгө, кэш хаанаас орж ирсэн, тэгээ хаашаа гарсан бэ гэдгийг бол харуулдаг байна. За энэ бол одоо хувь хүн дээр бол таны дансны хуулга гэж бол ойлгож байна. Яг дансанд ч орсон мөнгө хэдийн тэгээ хаашаа гарсан бэ гэдгийг нь харуулдаг шүү дээ. Тэр үнэтэй бол ойролцоо гэж бол ойлгочих болно. Тэгээ дан ганц санхүүгийн шинжилгээнд дэр тулгуурлаж шийдвэр гаргах бол бас тийм ч оновчтой биш. Тиймээс та санхүүгээс гадна бизнес нь ямар юм бэ гэдгийг бол ойлгоцсон байх хэрэгтэй. Тэгэхээр тэр компани яг хинд ямар үйлчлэгээ эсвэл бараа санал болгодیں۔ Хэр их үйлчлүүлэгч харилцагчтай бэ? Тэргээрээ тэргүүлдэг юм уу? Тэр харилцагч нар нь яг хэдийн насны хүмүүсийн ирээдүйд өсөх юм уу энэ гэдгийг нь бол бас судалдаг байх хэрэгтэй. Энэ бол дан ганц тоо мэдээлэл биш, илүү бас өрсөлдөөний шинжилгээгээд бол ойлгочих болно. Тэгэхээр аливаа хувьцааг авахдаа шинжээчийн нүдээр харж байгаа бол бид нар бизнесийг нь ойлгох хэрэгтэй байдаг. Алдарт хөрөнгө оруулагч нар болох Warren Buffett, Peter Lynch нар бол хүмүүст зөвлөсөн байдаг. Хувьцаа авахдаа юу авч байгаагаа эхлээд мэдчихэж тэгээд дараа нь худалдаа авах шийдвэрээ гарга гэж бол зөвлөдгөө. За энийг бол хүмүүс бол тэр болгон хэрэгжүүлээд байдгүй тийм үү. За бид нар хүнсний дэлгүүр ороод талхаа авахдаа хүртэл үйлдвэрсэн он сарыг нь эсвэл энэ тэндээ хөг зургацсан байна уу гэдгийг хардаг. За эсвэл автомашин худалдаж авахдаа бол бүр их юм шалгаж үзчихэж авдаг тийм үү. Хэдэн километр явсан, тос нь хэр агаан бүр үзлэгт хүртэл оруулах нь бол тийм ч ховор биш байдаг. Тэгсэн мөртлөө бид нэр хувьцаа авахдаа бол яг юу авч байгаа ч мэдэхгүй, тэр авч байгаа хувьцаа нь ямар бизнесийн юу хийдгийг гэдгийг сайн ойлгоогүй зүгээр л хүмүүс ингээд аваад байгаа болохоор би авчлаа гэх нь бол бас хэлбэг байдаг. Тэрнээсээ болоод хүмүүс бол хохирох нь бол цөөнгүй байдаг. За үүнээс сэргийлэхийн тулд бол бид нэр аливаа хувьцааг авахынхаа өмнө яг тэр компани юу хийдэг юм бэ? Бизнесийг нь маш сайн ойлгох хэрэгтэй. За үүнийг ойлгоход тусалдаг нэг зүйл нь бол ухаалаг хөрөнгө оруулагч гэдэг номонд бол дурддаг. За Warren Buffett бол үүнийг бас хэрэгжүүлдэг байгаа. Тэр нь бол moat буюу яг компаниуд нь салбартаа тэргүүлэгч яг ийм илт давмгайлсан байр суурьтай юм уу гэдгийг бол аливаа хувьцааг авахынхаа өмнө тодорхойлдог байгаа. За үүнийг бол энэ зурган дээр харуулж байгаачлан илт том давуу талтай, за харьцангуй бага давуу талтай, ямар ч давуу талгүй гэж бол 3 хувааж байгаа. За яг өрсөлдөөнийх нь давуу тал нь бол жишээгээр болгоод бол 4 төрөл бол байгаа. За эхнийх нь бол брэнд лиценз, нэр хүндийн давуу тал гэж бол байгаа. За энийг бол Апуугаар жишээ болгоод аваад үзчихэд бол за Апуу бол яг спиртийн бүтээгдэхүүнийхээ салбартаа бол тэргүүлэгч бүр илт давуу байр суурийг бол эзэлсэн. За эдгээр өрсөлдөөний давуу талаар нь ингэж компаниудаа бүтээгдэхүүнээр нь за яг үйлчлүүлэгчийн тоо хамгийн гол нь яг зах зээлд илт давуу эзэлсэн байгаа байр суурь нь хэр тогтвортой юм бэ? Шинээр өрсөлдөгч орж ирээ тэр давуу байр суурийг булааж авахд хүндрэлтэй байх тусам тэр компани бол илүү юм тогтвортой ирээдүйд энэ давуу талаа ашиглаад зах зээлээ илүү тэлэх боломжтой гэж бол үздэг байгаа. Ингэснээр бол хувьцааны ханш өснө. Тэгснээр бол танд бол илүү өгөөчтэй гэдгээ. Тэгэхээр та компаниа судалгахдаа дан ганц санхүү гэлтгүү ингэж өрсөлдөөний давуу тал энэ компанид үүссэн байна уу? Тэр нь ингээд хэр том байх тусмаа илүү сайн юм байна гэж бол үздэг байх хэрэгтэй. Тэгэхээр бүх энэ судалгааны процесс нь танд хэтэрхий их санагдчихэж магадгүй. Тиймээс би үүнийг илүү хөнгөвчлөх үүднээс яг судалгааг ямар шат дараалтыг хийх юм бэ гэдгийг бол ингээд схемчлээд өгсөн байна. За тэгэхээр энэ дээр бол та эхлээд харахад бол салбарын трендийг тогтоох гэсэн байна. За энэ бол түрүүн үзсэнчлэн улсынхаа нийт эдийн засагт аль салбар нь хамгийн өсөлттэй байгаа юм бэ гэдгийг трендийг нь харж хэрэгтэй гэж хэлсэн. За эндээс бол ингээд яг трендээр ингээд өсөж байгааг нь бол авч үлдээд буурч байгааг нь бол ингээд орхичээ гэж бол үзсэн байгаа. Энд бол ингээд баруун талд бол хогийн савд байгаа нь бол ингээд орхичээ гэсэн байгаа. Харин салбарын өсөлт үзүүлж байгааг нь бол авч үзснээр дараачийн шат руугаа орж болно. За дараачих нь бол бизнесийг ойлгох гэж байгаа. Бизнесийг ойлгохын тулд нөгөө өрсөлдөгчийн давуу талтай мó гэдгийг тодорхойлох зургаа бол ашиглаж болно.
тэр шатн дээр бол ирсэн. За санхүүгийн шинжилгээг бол би танд харуулсан. Data Lab-ыг ашиглаад яаж хийдэг юм бэ? Ямар харьцаа үзүүлэлтүүдийг авдаг юм бэ гэдэг бол ярьсан. За ямар ч байсан орлого ашиг нь өсөж байгаа мó, ашигын маржин нь тогтвортой байна уу, эсвэл нэмэгдэж гэнэ үү гэдгийг харж хэрэгтэй. За тэгээ өөрийн хэмжээ нь бас эзэдийн өмч нийт хөрөнгөтэй харьцуулахад өндөр байна уу, эсвэл бага байна уу гэдгийг харж хэрэгтэй гэж ярьсан. За мөнгө гүйлгээний тайланг нь бас харж хэрэгтэй. Яг мөнгө үнэхээр жинкнээсээ кэш хэлбэрээр олоод байна уу, эсвэл алдаад байна уу гэдгийг харж хэрэгтэй гэж бол ярьсан. За харин ингээд үзчихэд та бизнесийг нь ойлгоцсон, таны сонирхлыг татаад байгаа боловч яг санхүүгийн тэр шалгуурыг чи хангаж чадахгүй байх юм бол та watch list буюу дараа дахиад санхүүгийн сайжиртал хүлээхээр чагсаалтанда оруулах хэрэгтэй. Тэгэл та ингээд сар болгоо эсвэл удирдлагаа нэг орж үзээл таны шалгуурыг хангасан байвал авахыг бодох нь аваагүй байх юм бол тэр чагсаалтанда байлгаал гэж болно. За ингээд үзсэн чинь танд уг нь бол таны шалгуурыг бол бүгдийг хангасан боловч жоох үнэтэй гэж болно. За жишээлбэл хас банкных гэж болно тийм үү. Хас банк бол бусад дөрвөн банктай харьцуулахад хамгийн өндөр PB харьцаа нь бол 112 байсан шүү дээ. Тэгэхээр арай жоох үнэтэй гэж үзэх юм бол та нэг харцсан ч болно. Ханшин магадгүй унж магадгүйгээд баг зэрэг хүлээгээд ирээдүйд авч болно. Харин ханшин баг тэгсэн мөртлөө ашиг орлогын санхүүн асар сайн байгаад ах юм бол мэдээж авахд бол бас буруутахгүй л гэсэн үг. За энэхүү судалгаа шинжилгээтэйгээр та компани сонгож авч чадсанаар илүү өөртөө ихтгэлтэй ханшин баг зэрэг уналт өсөлт үзүүлэхэд яарч хайж сандарч зарахгүй яг төлөвлөгөөнийхөө дагуу барих илүү ихтгэлтэй болно л гэсэн үг. Тэгэхгүй та ямар нэг гадуур хэрэгдэж байгаа нэг цуу үг эсвэл таны найз нөхөд гэр бүлийнхэн чинь зүгээр юу ч мэдэхгүй чгсэн мөнгө хийцэн гэдэг үгэн дээрээс та авах юм бол та өөртөө ямар ч итгэлгүй баг зэрэг унлаа эсвэл өслөө гэхэд л юу ч ойлгоогүй байсан тул та буруу оновчгүй хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах эрсдэлтэй байдаг. Харин та ингэж шинжилгээгээ сайтар хийж сурснаар өөртөө хамаагүй илүү итгэлтэй байна гэсэн. За үүгээр энэ удаагийн бичлэг дуслаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.